Харин нөгөө дуур дотроос таны зургийг буулгах гээд энэ яаж байгаа юм гэхээр таны үе дууссан штэ гэд хэлэхэд та юу гэсэн бэ гэсэн би дуграагүй гэхэд л би гайхаж байхгүй юу? Тийм үү гэсэн тий. Тий, тийм үү л гэж байгаа юм уу? Тий. Гэтэ хүн тийм үү гэсний цаана бол хүний сэтгэл чинь бас байна биз? Байж л байгаа л да. Таны өндөрлгөөс харахад амьдралд ер нь уучлмааргүй юм гэж байд юм болов? Тун уучлж болмооргүй юм. Одоо илүү гарч байна. Улам бол ингэж байхгүй юу? Амьдралдаа тэмцээл байгаа юм. Одоо өдөд алигта орон сууж байхгүй юм гэдэг чинь өдөд альталаач дууцаа өгнө штэ. Тэгэхдээ би хэлэхгүй штэ. Би одоо таанчтай ийм юм сууж байх гэж хэлэхгүй. Хоол хэвтэн. Та юм хэлэхгүй л бол хүн хэлэхгүй тэгээд би яг чаддгүй юм би. Энэ надаас ор хүн өчнөө маш штэ. Гэтэл одоо миний ажилласан ажлын хугацаа насалснаас хийсэн юм эднэрийг бодоод гэхээр дотроо амлгаа бодоод байна. Тэрний хүнд хэлэхгүй. Сэргэлийн сургаггүй болоод хэдэн жил болж байна? 4 жил болж байна. Надад золохгүй болоод. Хамгийн дөрөнд ирдэг хүмүүс маань одоо тэгээд намайг алуучсан өгсөн гэгдэрээс нь одоо би ярьж чадахгүй. Уучлаарай минь хөө. Хэрвээ намайг амьд байгаа шүү цаадах чинь тан дээр босч ирнэ гэгдэрээс нь би энэ муу анис нүдтэй мөр ингэж байгаа тийм үү гэд цогтой нарахгүй хардаг. Мишээдэг, инээдэг. Одоо ингэж яваа. Энэ юунаас болов тэр амталсан юм л надаа их гашуун байна. За. Жохон тасалж. Бурхан минь уучлаарай. Тэгвэл сайхан. Одоо нүгэлтэй юм хоолоо ярьчих шиг байна. Тэнгэрийн хаяа газар нэлэгтэртэй зайгүй шаргал талыг нарийн дөрөөр хөлхөөд сэрүүн саахан ангадан сэтгэл сэргэж явсан сэргэлэн багнасаа дуулж явна би. Тийм ээ? Олон далдартай хүмүүс бөө мэргээр үзүүлсэн эсвэл лам хараар явсан тухайга олонний өмнө ярьдгүй л дээ. Асуусан миний юм чинь арга ядах та. Бүгдээрээ л асуудаг штэ, бүгдээрээ л явж байгаа. Тэгтээ бүгдээрээ тэгдэггүй юм шиг. Нуухан юу байгаа юм тийш өмнөг хэлж яваа би худлаа яриаг гоосоош худлаа мэл нуун. Гинтл алга болцсон юм уу? Гинтл гарч явал алга болцсон юм. Гэхдээ тэр чинь одоо тэрний өмнө нь бол нөхөдтэйгээ яваад байна. Би нөхөд биш нохоттойгоо яваад байна чи. Тэр нохтоосоо сал гэдэг байхгүй. Нөхөд чинь тийм байдгүй. Чи дандаа сохтоо, дандаа ховцсон дэрэмдүүлнэ. Дандаа нүцгэн болж ирнэ. Одоо хэдий хэр чамайг одоо өдөө болголоо би одоо. Харбагаас чинь хэдий бол тэр завах юм гээд ингэсэнд оруулаад өгсөн дээр гэж хэлчихсэн чинь тэгээд л гомцсон юмас алгуулсан. Хэр та бол энэ том үйлзэл донд ер нь та амьдралыг өөрөөхөөрөө яаж таньсан бэ? Амьдрал гэж одоо та юу гэж бодож байна амьдралыг? Хамгийн гол нь ерөөсөө өвчмгөө амьд байх хэрэгтэй. Зовлон байх ёстой. Миний зовлон давн жаргал давн тийм ээ. Гэтэ хүнд мэдээж заавал жаргал илүү байгаасаа л гэж хэлэхээс биш. Дандаа жаргалтай гэж ярих байх. Бас уудчих нь зү. Жаргаж байгаагаа ялахгүй болж байна. Тийм үү? Гоморватор багч юм уу сэргэлэнгааг би л хувьдаа таныг буруу залсан гэж боддоггүй. Бүгдээр ингээд тэр цэцэрлэг сургууль, их сургууль одоо тэгээ мэрэгжилд нь оруулаад гэр бүл болгоод бүгдээр ингээд гэр оронтой болгоод ингээд л хүн яаж амьдрах ёстой би өөрөө яаж яв тэрнтэл алга болгоё гэж одоо зарим юмд нэрдэ шууд нялмас гараад ирж ойлгох жишээтэй тийм ээ. Зарим юмд нь бол данчтай гэдэг одоо юм ч хэлэхгүй ирээд ирэх жишээтэй. Ийм стресст орж байна шүү дээ. Тэрний чинь нэг л одоо би хөдөө ингээд миний амьдрал ийм л болчих. Амьдрал бол дэвчээр хатууж байна. Тэгээд өөртөө хэлээд тэгээд шүн унтахгүй ч гэсэн тэгээд явж байгаа маргаас нь хичнээн цэрэг унтцсан хүн шиг л энийг л явж байна. Тэр зовлон зүдгүүр гэдэг чинь үзэхгүй гэж байхгүй. Хэм хэмжээгээр өөр ритм нь өөр байгаа. Тэгснээс бүгдээр үзэж байгаа. Хөгжөөнт багнасаа дуулж явна би сэрүүн цаахан хангайдан сэтгэл сэргэж явсан сэргэлэн багнасаа дуулж явна би
Монгол тулганы зүүн эрхэм улаан залаад монголчуудаа зориуллаа.